300 жилийн түүхтэй хуучны байшинг засч янзлах, сантехникийн шинжилэл хийх багийн ажлыг эхлүүлж байгаа. Тухайн байшинг худалдаж авсан эзэн эрхтэй хажууханд нь байршуулсан жижиг завиндаа ороод бичиг цаасаа янзалж суутал телевизээр Эмили Тони хоёр алга болсон хүүгийнхээ талаар мэдээлэл хийж байх болно. Мөрдөгч Жюльенээс даалгавар авсан Лоранс цагдаад бүртгэлтэй өнөөх Винсан Бүрг гэгч педофилийг байцаалтад дуудахаар ажлынхын газар ирэх үед Винсан тэднээс зүгтааж нуугдах боловч эцэст нь баригддаг. Английн мөрдөгч Марк Волшийг цагдаагийн газар ирэх үед цагдаа нар Винсанаас байцаалт авахар авчирч байх бөгөөд Жюльен түүнийг эхний хамгийн гол сэжигтнэрээ татсан гэдгийг Лоранс Маркт хэлнэ. Тони Жюльен хоёр хүүгийн зурсан зургийг Лоранст үзүүлж хэргийг нээх талаар түүнээс гуйхад Лоранс би та хоёрт юу ч амлаж чадахгүй ч прокурорт хүсэлт гаргаад үзье гэж хэлдэг. Хүүгийнх нь алга болсон хэргийг ахин нээж магадгүй болсонд баярлсан Тони Жюльентэй нэгэн газарт ярилцах үед тухайн газрын зөөгч уух юмны төлбөрөө шууд хийгэж шаарддаг. Тони Жюльенд прокурор хэргийг нээх хүртэлх хугацаанд хоёулаа өмнөх мөрдлөгийн материалуудыг шалгаж юун дээр алдснаа нягтлыг гэх бол Жюльен түнд яарах хэрэггүйгээд авчирсан материалуудыг нь шалгатал Тони тухайн үеийн бүх материалыг олж авснаас гадна тэдгээрийг өөрөө нэгэнгөө судлахын тулд Францаар уншиж мөн ойлгож сурсан байдаг. Тэр үед Тони руу Эмилигийн утаснаас Марк залгаж Тони ч хүүгийнхээ талаар сэжүр олсноо хэлэхэд Марк түнд ахиж ийшээ битгий залга гэж хэлдэг. Тэрээр Эмилиг биеийн муутсан эцгийгээ эмнэлэгт тасарч байх хооронд утсыг нь аван залгасан байх ба Эмилид Тонитой ярьсан гэдгээ хэлэлгүй нуудаг. Гэтэл Эмилигийн эцэг Маркийн хүү Джеймсийг алга болсон зэхүү Оливерийн нэрээр дуудан хичээл сургууль нь яаж байна гэж асууна. Эмили аавда Оливер байхгүй болсон. Энэ бол Маркийн хүү Джеймс гэж хэлэх үед эцэг нь уйлдаг. Шалон Дюбуа хотын нэгэн зочид буудалд буусан Жюльен орой эхнэрлүүгээ ярьж хэргийг нээнгүүтэл би Лоранст хэргийг өгчгөөд чам дээр очно гэхэд эхнэр нь худлаа амлах хэрэггүй дээ гэж хэлнэ. Тэр үед түүн дээр Лоранс ирж би зөндөө хичээсэн ч прокурор ганцхан хүүхдийн зураг хаагдсан хэргийг дахиж нээхэд хангалтгүй гэж хэлснийг дамжуулдаг. Цагдаагийн хэлцээр Тони Эмилигийн эцэг эхнэр байх бөгөөд Марк тэдэн дээр ирж цагдаа нар сэжигтэн байцааж байна. Түүнийг хүүг алга болдог орой усан сангийн дэргэд харсан гэрчүүд байгааг нь сэжигтэн өөрийгөө тэр орой өөр цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явсан гэж хэлсэн ч нотлох баримт байхгүй бололтоо гэд ахаад хэргийн талаар ямар нэг мэдээ гарч ирсэн даруйд би та нарт мэдэгдэх болно амлая гэж хэлдэг. Тэгээд Марк байцаалт руу буцаж ороход Зиан Винсант хүч хэрглэж хүүг хаана байгааг хэлэхэд Жюльен түүнийг болиулж харин Винсан өөрийгөө ямарч буруугүй гэж хэлнэ. Хотын цайны газрын зөөгч Эмили Тони хоёрыг таньж уух юм болон кроссан үнгүй шүү төлөх хэрэггүй гэдэг. Эмили буудалд уулзъягээд Тониг орхин гарч явна. Харин цагдаа Зиан сэтгүүлч Маликтай уулзаж эхний сэжигтэн болох Винсаны бүх мэдээллийг авааж өгөх бол сэтгүүлч орой гэхэд Винсаны талаар нийтлэл гарсан байх болно гэдэг. Цагдаагийн хэлцээр Жюльен Винсаныг ямар нэг зүйл нуугаад байх шиг байна гэд Маркаас тусламж хүсч түүнийг Интерполын кибергэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтан хэмээн Винсант худал хэлж танилцуулан түүний хүмүүс Винсаны компьютерыг шалгаж байгаа зургууд олдсон. Тиймээс та өөрөө чин үнэнээ хэлбэл танд л хэрэгтэй гэж хэлэхэд Винсан би өмгөөлөгч хүсэж байна. Миний өмгөөлөгчийг дууд гэдэг. Харин Жюльен түүнд таныг өмнө нь шоронд суулгасан тэр өмгөөлөгчийг үү гэхэд Винсан хэсэг бодлогоширсноо тэгвэл би шинэ өмгөөлөгч хүсэж байна гэхэд Жюльен баярлж тэгэлгүй яах вэ би танд өмгөөлөгчдийн жагсаалт авчирч өгье гэдэг. Тэгээд гарч ирээд хуучин өмгөөлөгч нь түүнийг шууд л аваад гаргах байсан. Харин шинэ өмгөөлөгчтэй болгох гэж нэлээд хугацаа орно. Тэр хооронд бүгдээрээ түүнийг яриулах хэрэгтэй байна гэж тайлбарладаг. Винсан Лондон хотноо нэгэн эмчилгээнд хамрагдах хэсгээ шийдэж ядан сууж байгаад үгүй би боллоо гэд гараад явна. Жюльен Тонид прокурор хэргийг нээхээс татгалцсныг хэлж Лоранс хичээсэн шүүгээд хотын даргаас асууж болно. Хэдийгээр түүнд хэргийг нээх хэсгийг шийдэх эрх нь байхгүй ч тэр их нөлөөтэй хүн түүнтэй маш эвтэйхэн ярьж ойлгуулах хэрэгтэй гэдэг. Тэдний араас сэтгүүлч Малик Сүри дуудаж Тони уурлан биднийг яаж олсон юм гэхэд Малик энэ бол миний мэргэжил. Би ажиллаа л хийж байна. Ямар нэг зүйл олдсон бол надтай холбогдороо гэд нэрийн удаа өгдөг. Тэгээд Тони Жюльен хоёр Шалон Дюбуа хотын дарагтаа орж уулзах ба Оливерийг алга болох үед анх хэргийг авч байсан шүүгч Жорж Делва хотын дарга болсон байдаг. Жюльен түүнд шинэ сэжүүрүүдэд бүгдийг нь танилцуулж хэрвээ хэргийг нээх юм бол хүүд юу тохиолдсныг эцэст нь бид үнээр нь олж мэднэ гэх бол Тони танаас гоё би хүүгээ алга болсноос хойш гэр бүл найз нөхөд ажил төрөлгээд бүх зүйлээ алдсан. Тиймээс та бидэнд хэргийг нээхэд туслах юм бол криминалистууд тэр айлын хонглын өрөөнөөс ямар нэг зүйл олох болно гэхэд хотын дарга
Би танд тохиолдсон зүйлд чин сэтгэлээсээ харамсаж байна. Гэхдээ 8 жил өнгөрсөн байна. Би юугаарч тусалж чадахгүй гэдэг. Мөн тэрээр Жюльенд хандан Францаар би сонгуул дахин өрсөлдөн ямар нэгэн зүйлд орооцолдохгүй нэр цэвэр байх ёстой ойлгож байгаа үстэй гэж хэлнэ. Тэгээд тэд гарч ирэн маргалдаж Тони бүхнийг өөрөө хийх болно гэд явах бол Жюльен ч түүнийг хаяад явдаг. Харин Англид эмнэлэгт хүнд өвчтөе эцгээ асарч байгаа Эмилитэй удаан хугацаанд уулзаагүй найз нь болох Грег хэмээх нэгэн ирж уулзах бол Эмили түүнтэй хэдэн үгс олцоход явдаг. Энэ үед хүүхдүүдээс хол хүүхэдтэй харьцахгүй тулд дахианы газар шөнийн цагаар ажилд орсон Винсан тус газарт аавтайгаа орж ирсэн сахилгагүй хүүхдээс болж биеэ барин төвчээр алтхаа шахдаг. Сэтгүүлч Малик Эден зочид буудалд Эмили Тони хоёртой уулзаж тэдэнтэй ойртож итгэлийг нь олж авахын тулд тэдэнд туслахыг хүсэж байна гэх нэрийдлэр цагдаагаас авсан сэжигтэн Винсаны тухай мэдээлэлээ тэдэнтэй хуваалцдаг. Буудлын эзэн Ален Делуа сэтгүүлчийг хөөж гаргах үед Малик хосуудад Англи мөрдөгч та нарт туслахгүй харин би та нарын найдвартай их сурвалж байх болно шүү гэд нэрийн хуудасаа өгдөг. Цагдаагийн хэлцээр үл таних хоёр хүн мэдүүлэг өгч байхыг Марк хараад Жюльенаас хэн болохыг нь асуухад Винсан бүргийг хүүхэд алга болох үед өөр цэцэрлэг түрээлэнд явж байхыг харсан гэх баталгаатай хоёр гэрч болохыг хэлдэг. Ингээд Оливер хүү алга болох үед Винсан өөр газар байсан нь батлагдсанаар Жюльен түүнд та чөлөөтэй явж болно гэж сулалдаг. Марк сэжигтнийг өөр газар байсныг хүмүүс баталсан тул суллагдсан гэж Тони Эмили хоёрт ирж хэлэхэд Тони уурлан яахлаараа тэр хүмүүс Винсан бүргийг тэгж сайн таньж гэрчилсэн байдаг юм гэх бол Марк түүнээс сэжигтний нэрийг яаж мэдсэнийг асуухад Тони цагдаа нараас мэдсэн гэж худлаа хэлнэ. Тэгээд Тони өнөөх мэдээллийн дагуу Винсаны гэрт очиж цонхон дээрээ зогсож байгаа Винсаныг алсаас ажиглах бол Эмили сүмд очиж бурхан залбиран хүүг минь олж өгөөчтэй хэмээн хүсдэг. Эмилиг буудалд эргэж ирэхэд тэднийг мөрдлөг дуустал буудалтай өнгөө байлгахыг зөвшөөрсөн сайхан сэтгэлтэй буудлын эзэн Ален Делуа түүний эхнэр Сильви хоёр зурагт үзэж байгаа бие дэрлэн унтсан байх болно. Харин зочдын цайлдаг нөгөө өрөөнд нөхөр нь нэгэн англи эрэгтэй ярилцаад сууж байдаг ба тэр хүн өөрийгөө Иан Гаррет гэж танилцуулаад энд ойрхон нэг байшинг засч янзалж байгаа гэдгээ хэлж би танаа хүүхдээ эргийн талаар зурагтаар харсан гэх бол Тони Ианыг хүүгийн талаар ямар нэгэн бодиттой мэдээлэл өгсөн хүнд 100,000 еврогийн шагнал өгөхөөр амласныг их нэртэй хэлнэ. Эмили түүнд талархал илэрхийлсэн ч яагаад ингэж байгааг нь асуухад Иан би их эртний хуучин зүйлсийг сэргээн засч янзалж түүгээрээ хангалттай их мөнгө олсон хүн. Ингэж шагнал амлах нь хэргийн мөрдлөгөд илүү нөлөө үзүүлж магадгүйгээд сайн санааны үднээс л та хоёр туслахаар шийдсэн юм а гэж хэлдэг. Тэгээд их орой болсон байна. Та хоёр амрах хэрэгтэй. Би явъя да. Холбоо барих хаягаа үлдээчихье гэхэд сэтгэл нь хөдөлсөн Тони Эмили хоёр түүнд баярлсан талархснаа илэрхийлдэг. Цагдаагийн газарт Марк мөрдөгч Жюльены хүсэлтээр англиас нэгэн мэдээллийг авчирж өгөх ба тэр нь Тонигийн утасны ярианы тухай болон түүний хувийн мэдээллүүд байдаг. Жюльен бүхий л боломжит хувилбарыг шалгах ёстой тул хүүгээ алдсан Тониг хүртэл шалгаж байгаа ч одоогоор ямар нэгэн сэжигтэй зүйл олоогүй байна гэж Маркет хэлнэ. Малик Зиан хоёр цайны газарт уулзах үед Малик ямар ч хэрэггүй суллаад явуулсан сэжигтний тухай мэдээлэл авчирсанд нь Зианд уурлаж жинхэнэ шүүгэн тарих бодиттой мэдээлэл олж өгөхийг шаардаж өмнөх түүхийг нь ахин сануулганд Зиан чадах бүхнээ хий, олж мэдсэн бүхнээ мэдээлэх болно гэж хэлдэг. Маргааш нь Маркийг цагдаагийн газарт иртэл шүнжин Тониг судалсан Жюльен Тонигийн талаар хайж байсан сөрөг мэдээлэл буюу Эмилигийн найз Грег хэмээх залууг навс зодож хамрыг нь хугалж байсан хэргийн талаарх мэдээллийг олсон байдаг. Эмилигийн эцэг эмнэлэгт өөд болох бөгөөд Грег Эмилигийн өрөөрөө орох гэтэл Марк явж ороход тэрээр болдог. Харин Марк Эмилигийн утсанд ирсэн Тонигийн дуудлагыг болиулан хаах болно. Шалон Дюба хотын дарга Жоржийн ажлаа тараад тогтмол орж аяг тагш юм хүртдэг уушийн газарт Жюльен Маликт яриа өгөөд сууж байх бөгөөд тэд ярилцах болно. Эден зочид буудалд Тони өөрөө хэргийн материалуудыг шалган ажиллах бол 8 жилийн өмнө гэр бүлийг нь үнэгүй байлгаж байсан зочид буудлын эзэгтэй Сильви өөрийн нөхөр Айланыг архинаас бүр мөсөн гарсныг хэлдэг. Тэр үед Жюльен орж ирэх ба Тонид хүүгийн чинь хэргийг ахин нээхэр болсон гэж хэлнэ. Тэрээр сонгуулиас өмнө хотод нь хуучин хэрэг сөхөгдсөн талаар сэтгүүлч Малик сенсацийг дээж хэвлэлд бичих юм бол Жорж Делуагийн сонгуулийн кампанид ажил сөргөөр л нөлөөлнө гэдгийг нь ойлгуулан хэргийг нээлгэхээр болсноо хэлж хамгийн гол нь мөрдлөгийг хүнд ч мэдэгдэлгүй ялангуяа хэвлэлд огт мэдэгдэлгүй явуулахыг Жорж хүссэн гэдгийг Тонид ойлгуулж мөн 1 сарын хугацаа өгсөн энэ хугацаанд ямар нэг үр дүн гарч урагшлахгүй бол хэргийг хаана гэдгийг сануулсан болохыг хэлж бас шууд Эмили рүү залгаж хэлэх гэсэн Тониг болиулж юу ч олж мэдээгүй байж түүнд хоосон ихтгэл найдвар битгий төрүүл гэдэг.
Харин Англид байгаа Винсан цусны дах тестостероны хэмжээгээ буулгаж бэлгийн дур хүслээ дарах өнөө хэмжлэгээндээ хамрагдаж эхлэх болно. Эмч түүнээс яагаад бодлоо өөрчилснийг нь асуухад Винсан Францад алга болсон хүүгийн хэрэгцээ чиглэгдэж хэдийгээр тэр хэрэгтэй ямар ч холбоогүй буруу зүйл хийгээгүй боловч компьютер дээрээ хүүхэдтэй холбоотой элдв болохгүй хууль бус зургууд хадгалснаасаа болж ахаад шоронд орсноо хэлж одоо өөрийн гаж сонирхлоосоо бүр мөсөн эмчлэгдэхийг эдгэрхийг хүсэж байгаа учраас эмчилгээнд хамрагдахаар шийдснээ хэлнэ. Малик Сүри Англид буцаж ирээд Эмилитэй уулзах ба хуучин нөхөр нь уудаг болсон Жулиан тэтгэврт гарсан тэд хэргийг ахин нээх гээд хөөцөлдөж яваа талаар олж мэдснээ Эмилид хэлдэг. Малик бас Эмили Тони та хоёрыг би юу хийснийг мэднэ. Түүнийгээ заавал баталж нотлох болно гэж хэлэхэд Эмили гарч явдаг. Иангарт нэгэн хөнгүү хоосон барилга дотор Винсантай уулзах ба хүү алга болсон өдөр түүнийг өөр цэцэрлэгт хүрээлэнд явж байхыг харсан хэмээн гэрчилсэн тэр хоёр хүний тухай асууж хинч чамайг тэнд байсныг чинь хараагүй. Чи тэр хоёр хүнд мөнгө төлсөн гэхэд Винсан би хүүг яагаад би ямар ч буруу зүйл хийгээгүй. Би тэр хүмүүст юу ч төлөөгүйгээд та яагаад энэ талаар яриад байгаа юм гэхэд Иангарт цагдаа нар чамайг ийм хурдан тавиад явуулсан сайн хэрэг. Гэхдээ энэ мөчөөс эхлээд чи бид хоёрын хамтрал ингээд дуусч байна. Бидний өмнөх харилцааны талаар хэн ч мэдэх ёсгүй. Хэрвээ хэн нэгэн шалгаж асуувал бид бие биенээ огт танихгүй хүмүүс шүү гэвэл Винсан би ойлголоо гэх бол Виан ойлгосон чин дээр чиний сайн сайхны төлөө шүү дээ гэж хэлнэ.